За цэвэн гот энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээ юуны өмнө миний подкастын урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд миний подкастэнд ер нь бол маш олон янз янзын салбарын хүмүүс ордог. Гэхдээ анхны удаа бүр юм аж үйлдвэрийн гавьяат хүн, дээрэс нь бас яг юм мэргэжлийн эксперт хүн эрчим хүчний салбараас орж байгаа юм. Тэгээд юуны урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Зүгээр. Би намайг бас энэ ярилцлаганд оруулж бас манай салбарын тухай мэдээж альч салбарт ололт амжилттай бас дээрээс нь шийдвэрлэх асуудал зөндөл юм байдаг л байгаа шүү дээ мэдээж. Тэгээд цэвэр мэргэжлийн талаар ярилцсан байх гэж би бодож байгаа. Тий. Манайх болохоор чөлөөт юм подкаст. Одоо тодорхой юм экспертүүдтэй яг тухайн экспертийн өөрийнх нь дуу хоолойг ер нь олон нийтэд хүргэх зорилготой ингээд юм подкаст хэлбэртэй явж байгаа. Тэгээд бид нар ингээд телевизэн ярилцлага шигч биш те. Яг ингээд чөлөөт ярих боломж нь одоо манай студ байгаасаа гэж хүссэн үднэс бид нар New Band подкастыг бэлтгэдэг. Тэгээ одоо л Цэвэнгой манай үзэгчдэд бас сонирхолтой манай Цэвэн бол аж үйлдвэрийн гавьяат ажилтан 2015 онд авсан тий 81 онд Монгол улсад яг эрчим хүчний чиглэлээр төгсөж ирээд боловсруучсан болсон ш. Одоо ингэ 45 дахь жилдээ орж ийн үү та. Тий ингэхээр бас манай салбарын тий одоо эрчим хүчний салбарын маш том экспертүүдийн нэг байгаа учраас би таны 5 дугаар цахилгаан станцын төлөвлөлтийн асуудлуудаар бас ярилцахыг хүссэн. Яг л одоо бас энэ чинь эрчим хүчний реформ гэл манайх бодлогынхаа төвшөндөөс ярьлаа. Парламентын дэргэд явагдаж байна. Тэгэд ер нь таны харж байгаа яг энэ салбарт ингээд 45 жил гэдэг чинь энэ салбар өөрөө бойж жоох үеийн яг гол түлхүүр ажилтан одоо мэргэжлийн боловсруучсан байж л те. Тэр таны харж байгаа одоо манай улсын эрчим хүчний хараад бас байдлаас хоёлоо яриагаа эхлэе. Их өргөн хүрээтэй бас ер нь бас энэ талаар өөрийнхөө үзэл бодлыг бас хэлчихье гэж бодсон. Тэр асуултыг минь асуулаа. Тэгэхээр сая өөрийнхөө асуултанд их өргөн хүрээтэй юмнууд ороод реформ оруулчлаа, эрчим хүчний салбарын тухай оруулчлаа. Хамгийн сүүлд нь тэгээд хараад байдлыг ингээд юмнуудыг оруулчлаа. Би тэгээд өөрийнхөө хэмжээгээр хариулах гэдэг тийм ээ. Тий. За реформоос эхлэв тийм ээ. Одоо шинэ засгийн газар гараад эрчим хүчний реформ гэж яриа тэгээд хийж байгаа юмнууд бас байгаа. За яг жинхэнэ утгаараа реформ бол 1999-2000 онд эрчим хүчний салбарт болсон юм байгаа. Тэр үед бол төрийн эрчим хүчний салбар бүхэлдээ төрийн мэддэг байсан. Цахилгаан станцууд бол ерөнхийдөө санхүүгийн ер нь тим эрх мэдэл байхгүй компани биш. Одоо юу гэдгийг юм одоо нэг одоогийн югаар бол цахилгаан станцын нэг цахилгаан станцын цех шиг тийм одоо юутай одоо бүх борлуулалтын орлого нь бол эрчим хүчний систем гэж байсан. Тэр үед тэр нь ингээд төвлөрүүлээд тэгээд одоо мөнгөд нь ингээд станцууд хуваарлдаг юм байсан. Одоо 1999-2000 онд энэ систем компани зарчмаар орсон. Ингээд бол одоо цахилгаан энэ бол маш эрчим хүчний салбарт гэсэн маш том одоо реформ байсан. Ингээд одоо төр хэмжээг задлаад хувийн хөвчлүүд зөндөө гарсан. Ялангуяа засвар үйлчилгээ чиглэлийн одоо төхөмөл аль ч цахилгаан станцд байдаг тэр чиглэлийн одоо үйл ажиллагаа эрхэлдэг цех нэгжүүдийг компани болгож гаргасан. Засвар үйлчилгээ хийдэг. Тийм одоо юунууд түүнээс цэвэр ашиглалтыг явуулдаг биш. Одоо засвар үйлчлээ тэгэхээр одоо 4-р цахилгаан станцад одоо засварыг хийж байгаа дахиад үргэлжлүүлээд 3-р цахилгаан станц бус цахилгаан станцууд тэр компани үргэлжлүүлээд ажиллах болно. Ингээд бодохдоор энэ бол засвар бол түгээмэл одоо ажиллагаа учраас түүнээс өнөөдөр 3-р цахилгаан станцын турбин ч юм уу 100-ыг ингээд ажиллуулж байгаад маргааш 3-ыг ажиллуулна гэж бол байхгүй. Тэр бол ашиглалт бол тухайн одоо станцд байх хэвээр. Засвар бол түгээмэл ижлэх нь ерөнхийдөө том жижиг тоноглолоос хамаарч өөр байна вөхөөс одоо шаал мэдэхгүй тийм бол байхгүй учраас энэ түгээмэл чанарын ямыг нь бол ингээд түгээмэл чанартай засвар үйлчлэгээ гэдэг юм компани болгоод бүр дааж хувийн ч компани болгоод гаргасан. Энэ бол тэгээд цахилгаан станцууд одоо компани болж байгаа юм чинь одоо бүхэл одоо санхүүгийнхаа хувьд тэгээд
бусад одоо үйлдвэрлэлийнхаа бүх юмыг хяндаг, төлөвлөгөөгээ гаргадаг, тэрнийхээ дагуу ажилдаг, тэрийг барихыг боддог, тэгээд мөнгө өөрсдөө тооцоог боддог, зардлаа, хэмнэхийг боддог. Одоо яг л одоо хуулийн компани ямар л одоо үйл ажиллагаа явуулах тэр юмныг болгож байгаа. Тэгсэн энэ бол маш том одоо реформ байсан. За сүүлийн үед зарлаад байгаа реформ нь болохоор ерөнхийдөө одоо бас мэдээж хэрэг эрчим хүчний салбар төрийн эмчийн компаниуд зөндөө байна л да. За энэ компаниудыг одоо бас олон нийтийн хэлбэрт шилжүүлж ингээд одоо төрийн эмчийг бас цаашаа ингээд задлаа гэж байгаа. Энэ бол бас яг реформын хэлбэртэй. Тэгтээ бол тэр 2000 оны үед хийгдсэн реформоос далаацаар авал энэ бол юу л да. Одоо болж компаниуд чинь бүгд өөрсдөө бизнес төлөвлөгөө гаргадаг. Бүх юм яа тэр одоо тэрнээс ч хойш ингээд 20 жил болоо явж шүү дээ. Энэ бол зөвшөөрсөн юм одоо хэлбэрлэлтэй. За реформын хувьд л тий. За ер нь эрчим хүчний салбар 1900 одоо 80-аад оны сүүлээс 90-аад оноос эхлээд нөгөө Монгол улс чинь системийн шилжилтэнд орж одоо төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн шүү дээ. Одоо тэр бол маш том Монгол улсын хувьд бол том реформ, том шилжилт байсан. Мэдээж хэрэг энэ бол эрчим хүчний салбарыг ч одоо алгасаагүй дайрч өнгөрсөн. За энэ үед одоо тэрнээс урд байсан ер нь бол бүх доног төхөөрөмж, бүх технологи бол тухайн үед бол зөвлөх бодлого гэж ярьдаг. Одоо бол Оросын холбооны улсын тоног төхөөрөмж технологи ажиллаж байсан. За тэгээд энэ системийн шилжилттэй холбогдуулаад одоо энд байсан Орос мэргэжилтэнгүүд одоо нутаг буцаад бид нар ерөнхийдөө тэр хуучин ажиллаж байсан схем маань төр хэмжээгээр саатгаас харах сэлэг материал худалдаж авахд нэгдүгээрт одоо хөрөнгө мөнгөний хувьд бол хэцүү болсон, байхгүй болсон. Тэгээд боловсон хүчин хүмүүс ч гэсэн одоо бас тийм одоо шууд шилжээд ажиллахад бол хэцүү байсан учраас эрчим хүчний салбар бусад салбарын адил тэр шилжилтийн үед бол хэцүү байдалд орсон. Үнэхээр хэцүү байсан. Бид нэр одоо хотыгаа, усыгаа харанхуулчих, хөлдөөчих тэр одоо зовлонг бол би яриад туулсан хүмүүс. Тэгтээ бол бид нар хотоо хөлдөөгөө улсыг бол харанхуулж исэн тохиолдлууд байгаа. Тэгээ ямар ч гэсэн уугуу хөдөлмөр эх оронч одоо гэдэг юм уу одоо тэр хүмүүсийн одоо сэтгэлээр эрчим хүчний салбар боссон. Одоогийн эрчим хүчний салбарын төлөв байдал бол тэр үедээ харьцуулах юм бол өдөр шинэх шиг. Миний хэлэх үг дуртай нэг үг байдгийг 2000 оноос хойш бол одоо эрчим хүчний салбарын тухайлбал одоо миний ажиллаж байсан 4-р цахилгаан станц юм одоо хамгийн алтан үе нь байлаа л гэдэг. Одоо ч гэсэн тэр алтан үе үргэлжилж байгаа. За мэдээж нийгмийн шилжилт болоод эрчим хүчний салбар ямар ч улс орны хувьд суур эдийн засгийн тэр хүмүүсийн аж амьдралын хувьд суур салбар учраас энд одоо улс орноос ч гэсэн анхаарахаас аргагүй байдал болсон. Тэгээд мэдээж хэрэг одоо өөр систем шилжсэн болохоор одоо хөгжингүй орнууд, Япон, тэгээд баруун Европын, Америкийн одоо зээл тусламжууд манай эрчим хүчний салбарт бол үе шаттайгаар нэлээд их орж ирсэн. За ялангуяа одоо эрчим хүчний салбарт бол Япон улс энэ зээл тусламжийг төр засагч гэсэн тэрлийг хандуулсан. Япончууд ч өөрсдөө ер нь сүүлд нэг харж яхад нэг одоо ийм асуудлыг барьж авсан бол болж игэл одоо тэрийг өнөөдөр нэг жаахан тусламж юм эсвэл одоо нэг төсөл дэстөрүүд хэрэгжүүлчихэд маргааш одоо өөр салбар руу ороод явах биш харин тэрийг илүү цаашаа асуудал бол зөндөл байгаа шүү тийм ээ. Тэрийг илүү цаашаа хөгжүүлээд найдварт ажиллагааг нь дэвшлүүлээд эдийн засгийн мөрөө ашигтай ажиллагааг нь сайжруулад ингэж явахын төлөө яаж бас тууштай ингэж явдаг одоо артем одоо засагч гэсэн тийм бодлого байр тийм л тэрний хүчинд бол манай одоо 4-р цахилгаан станц бол тэр одоо 2000 оны төвшнөөс харахад бол тэр 1990-ад ондоо бол ерөөсө 10-аад жилийн дотор одоо өдөр шөнө шиг ялгаатай болтлоо өөрчлөгдөж хөгжиж сайжирч технологийн шинжлэгдэж хүмүүс нь тэрийг ашиглаж сурч цаашдаа өөрсдөө хөгжиж ямсарсан юм байгаа. Тэгээд ерөнхийдөө бол гараад байдал гэдэг би юу гэж хэлж байна вэ гэхээр одоо эрчим хүчний салбар өөрийнхөө улсыг одоо хэн нэгнээс одоо
эрчим хүч авахгүйгээр хангах, эдийн засгийн хөгжлийн хангад шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх, тэр нь айдвартай байх, тэр нь бас боломжийн үнэтэй байх, энэ бүх асуудлыг бол одоо цогцоор нь хараад байдал гэж үзэх байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хэцүү үед бол үнэхээр одоо бид Оросоос авч байгаа цагтгаа эрчим хүчний мэдээж хэрэг бас тодорхой хэмжээ тасалдаг байсан. Оросч бас хэцүү үеийг дуулж ирсэн шүү дээ. Тийм бүгдээрээ л бид нар ч одоо нэг перестройк гэдэг бас хэцүү үе дуулж ирсэн. Тэгэхээр хамтдаа энийг туулсан. Оросын Оросын эрчим хүчний салбартай хамт. Тэгвэл бид нарыг бол одоо яхаагүй одоо юу гэдэг юм одоо та нар өөрсдөө бид нар өөрсдөө бодоагүй ямар ч гэсэн тэгээд хэцүү нэг том айхтар бүр тийм дүүхэн дурсагтаар тийм их аюултайгаар бид нар даван тулаагүй. Ямар ч гэсэн бид нар холбоотой ажиллаад ингээд байсан. За өнөөдөр ч гэсэн бол одоо Оросын холбооны улсын энэ бүрядын эрчим хүчний системтэй холбоотой байгаа. Ер нь хэдэн удаа тийм 24 оны одоо тайлан дээр болох одоо Монгол улсын нийт хэрэглээг 100% гэж үзэх юм бол тэрний одоо 20 гаруй 25 орчим хувийг бол бид нар одоо Оросын улс хятадаас аваад үлдсэн 75% нь дотоод их усраар үйлдвэрлэж байгаа гэсэн тайлан дээр бичигдсэн байна лээ. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар бас хараад биш юм аа гэхдээ ямар ч найдвартай ажиллагаа, доктортой ажиллагааны хувьд бол одоо Оросын улбаны улстай бол манай эрчим хүчний систем холбоотой байгаа. Тэгэхээр яг эрчим хүчний хувьд бол одоо ингээд нийгэм юу гэж харж байгаа нөхөр 5 дугаар цахилгаан станцын төсөл явж ангууд 5 дугаар цахилгаан станц ашиглалтанд орох хүлээлт бол нийгэмд бас өндөр байна. Тэгэнгүүт тэн дээр ингээд мэрэгжлийн бос хүмүүс байр суурь илэрхийлэхдээ юу гэж харж байна гэхээр за энэ чинь улс төрийн оролцоотой том мега төсөл нэртэйгэр мөнгө идэх хэрэгсэл болчлооч гэдэг үнцэг байгаа даа. Гэтэл яг нэг мэрэгжлийн тэр эргцэн одоо хүрээнд нь хардаг, эрчим хүчнийх нь хүрээнд хардаг, арай том зургаар харж экспертүүд болохоор энэ чинь зайлшгүй хэрэгцээтэй юм аа. Эрчим хүчний хувьд энэ чинь хараад бас байх боломж нэгдүгээрт бүрдэнэ. Хоёрдугаарт нөгөө өвөл бид нэр одоо гал алдахгүй байх, дулаан байх тэр нөхцөл чинь шүү дээ гэдэг нэг юм нийгэмдээс энэ 5 дугаар цахилгаан станцын асуудал дээр бас нэг хилцүүлэг маягийн зүйл өрнөд байна л та. Тэгээ би таны бас 5 дугаар цахилгаан станцын зөвлөхөөр байгаа гэж сонсоо. Тэгээ бас та ч өөрөө 4-р цахилгаан станцад насаараа их олон жил ажилласан. Тэндээс бас ажилтран гавьяат болоод явсан юм инженер хүчээс би таны байр суурийг сонсомоор байна. Та энэ тал дээр 5-р станцын төсөл ер нь яаж хэрэгжиж байгаа юм те? Таны оролцоо хэр байгаа юм? Та ер нь нэг инженер эксперт хүнийхээ хувьд энэ станцын төслийг юу гэж дүгнэх вэ? За. Миний мэдхээр л энэ эрчим хүчний салбарт одоо 4-р цахилгаан станц 1983 онд ашиглалтанд орсон юм байна. Одоо сая 2 жилийн өмнө 40 жилийнхаа хийсэн. Тэрнээс хойш одоо эрчим хүчний томоохон гэдэг юм их усэр ороогүй. Нийгмийн шилжилтийн үед төрийн бий хэлж нийгмийн шилжилтийн үед Багнуурт одоо 1200 мегаваттын хүчин чадалтай гэрээс гэдэг юм л да. Одоо энэ цахилгаан станцуудын хүчин чадал тэрний одоо дулаан эрчим хүчийг гаргаж яана, цахилгаан эрчим хүчийг гаргаж яана гэдгээс хамаарат нэрүүд нь өөр байдаг. Гэрээс гэдэг нь одоо государственный орён электрик станц гэдэг чинь цахилгаан эрчим хүч төлөхөө гаргах зорилттой тийм одоо их усрыг бол цахилгаан станц гэдэг. ТЭЦ гэж яриад байгаа нь болохоор тепло электрик централ гэсэн орос үгнээс гаралтай. Тэр нь болохоор дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх гэсэн. ТЭЦ-үүд нь ихэнхдээ хот суурин газар дулааны төвлөрсөн дулаан хамж хэрэглэх ийм газар төшгөлж баригддаг. Цахилгааны их усэр нь бол ерөнхийдөө нөгөө нөөцний урхаагаа ч юм уу эсвэл одоо тэр 90 цахилгаан станцын гол одоо түүхэд чинь нөөц шүү дээ. Ер нь нийт зардлын 50 гаруй хувийг нь одоо нүүрсийн зардал эзэлж байдаг байхгүй. Тэгэхээр нүүрсэн зардал эзэлж байгаа чинь тэрний тээврийн зардал гэж бас мэдээж хэрэг баггүй юм эзэлж таарна шүү дээ. Тэгэхээр гэрээс гэдэг нь өөрөө одоо тэр нүүрснийхээ их усрд оролцоо баригддаг цахилгаан үйлдвэрлэдэг. Цахилгааныг бол одоо цахилгаан дамжуулах өндөр хүчлийн шугам гэж байдаг. Тэрийгээр одоо ямар ч зайд дамжуулж болдог хүчлэн өсгöd. Гэтэл дулааныг бол одоо хол зайд хэдэн зуун километр зайд бол дамжуулж болдог. Зөвхөн одоо шугам холоогоор, төмөр шугам холоогоор дамжуулдаг. Ийм болохоор одоо тэр одоо дулааны их уср нь одоо хэрэглэгчтэйгээ өөрхөн байх юм шаардлагатай байдаг. За тэгэхээр ТЭЦ 5-ын асуудал их олон жил яригдсан. Үнэхээр олон жилийн ус төржсөн. Яаж ус төржсөн гэхээр за одоо
тэнд баригдахын гэнэ одоо энэ гачууртын дэшээ баригдахын гэнэ наалахын дэшээ баригдахын гэнэ тээс гурвын хажууд баригдахын гэнэ тэгээд бүр газрын зааж өгөөд техник дэсгүнцэл нь боловсруулагдаад ингээд яваад байсан. Тэгээд энэ үнэхээр одоо би бол шууд мэрэгжлийн хүн харахад нөөс харахад энэ бол дандаа ус төржснөөс л энэ гацаанд орж байсан. Одоо дахиад одоо ТЭЦ 5-ыг энэ нийслэл Улаанбаатар хотын захиргаа барьж авч хөөцөлж байгааг би бол энийг бол их бас зөв гарц зөв одоо хувилбар гэж боддог тийм. Нийслэл гэдэг маань ч одоо нэг л том айл. Тэр том айл чинь цахилгааны ч асуудал байгаа, дулааны ч асуудал. Кичнээн орон сууц чинээр баригдаж байна. Кичнээн одоо үйлдвэр аж ахуй жижигхэн одоо цахилгааны болон хэрэглээ гарч ирж байна. Энэ бүхнийг бол цогцоор нь шийдэх бол төрийн чимнийг хэлдэг. ТЭЦ-ийн хувилбар, теплоэлектроцентрал гэдэг. Энэ ТЭЦ гэдэг хувилбар болохоор ерөөсө Монгол улс хуучин ирэх юм бол зөвлөлт удаад тусад их төвлөрсөн дулаан хангамж идэг. Тэр яагаад гэвэл одоо Оросын улбаны улсын Сибирь хэсэг одоо манай Улаанбаатарчин дэлхийн хамгийн хүнд хүйтэн нийслэл шүү дээ. Энд бол одоо төвлөрсөн дулаан хангамж бол гарцаа буюу одоо цахилгааны их усвэртэй хамт авч үзэхээс өөр байхгүй. Тэгээ босод одоо харьцангуй дулаахан газар руу ч юм уу тэнд бол цахилгаан илүү байдгаас дулааны нь бол өөр босод аргаар шийдэж болдог. Одоо бид нар бүгдээрээ л одоо бүгд наримт улс руу явж тэнд бол одоо халаалтж барах хөргүүрээ тэгээд нэг air condition ингээд тэндээс нэг дулаанаар хүлээдэг юмар л ерөнхийдөө шийдсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Европ ч гэсэн харьцангуй дулаан учраас энэ төвлөрсөн дулаан хангамж бол Оросын холбооны улсад хүчтэй хөгжсөн ийм хувилбар. Тэгээд цагаарын хувьд бол бид нэр энэ ойролцоо одоо нөхцөлт учраас манад бас төлхөө хөгжсөн. Энэ бас их боломжийн хувилбар юм байна. Тэгээд ТЭЦ 5-ыг одоо түрүүн бэгэлсэн одоо дулааны их уср бол хэрэглэгчтэйгээ ойролцоо байх үндсэн шаардлага байдаг. Тийм учраас одоо Улаанбаатар хот төр хаашаа хөгжих боломжтой юм бэ? Улаанбаатар ч өөрөө дөрвөн уулын дунд гэдэг дуу байдаг шүү дээ тийм ээ. Дөрвөн уулын дунд гэдэг чинь дөрвөн талдаа уултаа. За зүүн тишээ хөгжих л одоо гачууртаа цаашаа яваа тэгээд Баянзүрх хайрхан гэдэг ингээд урагшаагаас богдуултаа хойдолтой Чингэлдээ хайрхан. За одоо баруун тишээгаа гэх юм бол одоо тэгээд Сонгоны хайрхан. Тэгээд ганц одоо гарцсан болохлоо одоо тэр шавруу Хожоо 22-ын товчоо байсан. За энэ яармгийн чиглэл. Тэгээд энэ баруун хоошоогоо баруун урагшаага тийшээгээ хөгжих зай талбай хувьд шүү дээ. Тиймээ тийшээ хөгжих юм зай талбай хувьд юм боломж байгаа. 90 ч тэгж ин л хэдэн жил өмнө яармгч бараг л хоосон байсан ч бодлоо чинь ямар их байшин барилга баригч. Тийм ээ. Тэгэхээр одоо хааваас одоо гачууртад цахилгаан станц барьчаад тэр хүртэл шугам татсан дор бол одоо ойролцоо яг одоо ТЭЦ 2 ТЭЦ 4-ийн тэр байршил бол одоо яармг руу ч өгсөн хоошоогоо Баянголын хамрууч одоо дулаан хангамжт их боломжийн яг дунд нь байгаа тийм байршил байхгүй. Тэгэхээр энэ байршлын хувьд бол 2 дугаар цахилгаан станц 4 дугаар цахилгаан станцын ойролцоо одоо сонгос нь бол хэрэглэгчтэй ойрхон тэр одоо гаргаж байгаа ус нь халуунаараа дарал дэмтэртэй очно л гэсэн. Түүнээс одоо тэгжиж л одоо хэрэглэгч тэр дулааны ирчимч алдагдал багтаа хүрнэ гэсэн үг. За нөгөө талаас бол яагаад ТЭЦ барьж байгаа гэхээр мэдээж хэрэг цахилгаан ирчимчний асуудал мэн чухал. Тэгэхээр энэ дулаан цахилгаан гэсэн энэ хоёр ирчимч л байгаад байгаа. Энэ хоёрыг хоёуланг нь хослон шийдвэрлэхэд ТЭЦ-ийн хувилбар маш чухал. Дээрээс нь дулааны давхар шийдэх гэж болохоор хэрэглэгч рүү арай ойртуулах нь одоо ТЭЦ 5-ын. За ТЭЦ 5 хэрэгтэй гэдгийг бол одоо надаас заалгалтгүй надаар яриулдаггүй одоо нийслэлчүүд хэлээд шөрөн шүү дээ. Монголчууд тэг тусмаа Улаанбаатаруудынхаа одоо маш сайн мэдж байгаа. За тэгээд сая өнгөрсөн 100 хаврын завсраас 3 дахь цахилгаан станцаар бас нэг одоо монголоор ярих юм бол бас томоохон бас нэг тийм аваар гараад 3 дахь цахилгаан станцын дулаан үйлдвэрлэх төр хүчин чадал тодорхой хэмжээний одоо ямарсан энэвлийн давхад бол тодорхой хэмжээний одоо хүндрэл гарчлаа. Энэ мэтээ одоо юу бол одоо дулааны их усэр ямар нөөцгүй байгаа юм гэж. Одоо баг зарим хүмүүс одоо ингээд
юу ягуулаад одоо юу гэдгийг бас одоо арай жоохон хэтрүүлээд одоо хотын өмнө хэсэг одоо ялангуяа заасан байсаг авь заяр нь хөлдөж магадгүй шиг юм яриад байна. Зүгээр би мэрэгжлийн хүний хувьд бол тийм бол байхгүй. 3-р цахилгаан станцын дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг 4-р цахилгаан станц хангалттай аваад явах тийм ачаал боломжтой байгаа. Тийм учраас одоо яахан мэдээж хэрэг тэрнтэй үйлдвэрлээд 4-р цахилгаан станц бол ер нь өвлийн эд 12 сар 1 сард бол ер нь цахилгаанаарч тэр дулаанаарч тэр нөөцтэй мөртлөө тоног төхөөрөмжийн хүчин чадал ялангуяа зуухны хүчин чадал хөрдөг байхгүй. Тийм учраас ятгата тэнд одоо нэг зуух нэмсэн байсан бол одоо ямар ч толгой өвдөх юм байхгүй. Байтал гэтэл одоо зуухныхаа хүчин чадлаар хязгаарлагдаад байгаа. Түүнээс одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж нь бол хангалттай нөөцтэй байгаа. Тэс төрөдөр бол ингээд аль нь л хэрэгтэй учраас тэгэл одоо яг ямар шаардлага байна уу гэдэг диспетчерийн үндсэн төвөөс өгсөн даалгаврын дагуу 4-р цахилгаан станцын тултал ачаал аваад явж байгаа л да. Мэдээж хэрэг дулааны ачаал хэрэгтэй бол дулааны ачаалаа төлөхөө аваад мэдээж хэрэг энэтэй холбогдуулаад цахилгаан ачаал одоо тодорхой хэмжээр буух нь буу. Цахилгаан ачаалыг бол өөр их усэр тийм ээ одоо хол оршдог борилжуудын 2 дугаар ээлж орохтой ч юм уу эсвэл Оросоос ч юм уу эсвэл одоо Хятадас ч юм уу ингээ аваад ингээ цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бол ямар нэгэн байдлаар нөхөхөд бол боломжтой. Дулааныг бол гарцаагүй одоо станц өөрийн дотоодын үйлдвэрлэл одоо нөхөхөөсөр арга байхгүй. Түгэлхэн ч гэсэн яг тэндээсээс төвсөр тэр утгаараа бол тав бол хэрвээ гэдэг байх юм бол одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө бүр доор хаяж 3 жилийн өмнө одоо эхэлсэн байсан бол одоо өдөөд эхний ээлж нь ашиглалтанд орж исэн бол аштай явал гэж гэтэл одоо энэ эхэлсэн байгаа энэ төслийг бас л одоо тийм юм руу бити оруулчаасаа хот маш их эрчимтэй энэ төсөл дээр ажиллаж байгаа. 5 сарын 26-нд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тогтоол гарсан байдаг. Тээж савын одоо төслийг нийслэлийн одоо харьяа тийм нийслэлийн одоо юугаар тэгээд одоо хөрөнгө оруулалтын 20 хүртэлх хувийн нийслэлийн одоо өрөнгөөс гаргахын нийслэлийн одоо тэр босгоё гэж санаачилж байгаа асуудал шүү дээ тийм ээ. Ингээд одоо 5 сарын 26-нд өнөөдөр 9 сарын 1 болж байгаа гэж одоо 3 сарын өмнө тийм ээ. Гэтэл одоо энэ хугацаанд бол 5-р цахилгаан станцын урьдчилан сонгон шалгаруулалт, усан сонгон шалгаруулалтаар юу хийсэн гэхээр ер нь техникийн хувьд, санхүүгийн хувьд одоо 5-р цахилгаан станцыг барих сонирхол хуулийн этгээд одоо саналаа ирүүлээч гэдэг одоо сонгон шалгаруулсан тендер гэдэг юм уу сонгон шалгаруул зарлаад аль биесээр дараа нь бол хэвлэлийн банкур хэвлэлийн хурал хийгээд олон нийт мэдээлээд тэгээд бас тэнд бол тодорхой хэмжээний бас оролцсон хүмүүсүүд яриагаар бол та нар яагаад Монгол компаниудаа энд одоо оруулж болдгоо юм Монгол компаниуд одоо дэлхийн түвшинд очсон компаниуд байна. Эдгээр ингээд түншлэлээд яагаад орж болдгоо гэдэг асуудлыг тавьснаар тэр одоо тендер нөхцөлийг бид нар бас тодорхой хэмжээгээр зөвлөрүүлж өөрчилсөн таалуулт. Тэгээд ямарсан ихний шалгаруулалтандаар бол одоо 8 хуулийн этгээд худалдаж аваад 4 нь бол асуудал материал ирүүлээд тэрнээс одоо 3 нь одоо шаардлага хангаад ингэснээр одоо карманы очих авто боллоо гэсэн. Тэгээд 2 дахь шатны шалгаруулалт одоо бас явагдаад одоо өнөө маргаашгүй одоо эцсийн одоо гүйцэтгэж бид нар сонгох гэж байна. 8 сарын 10 сая уралдаан шалгаруулалтанд 2 компани үлдчихэд байна шүү дээ. Нэг нь Камбожийн MeTime, нөгөөх нь Монголын Шунхлын Холдинг гэсэн 2 компани байсан тий. Тэг яг хуу би зүгээр тэр сонгон шалгаруулалтын мэдээллийг харж байхад энэ чинь төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулиар яваад байгаа тий. Тэгээ манайханд нэг тийм дотоод шүүмжлэлээс байгаад байгаа байхгүй. Сая тэр 3 дугаар цахилгаан станцад гарсан осолтой холбоотойгоор эрчим хүчний үн одоо ингээ өвөл нэмэгдэнэ. Яа гэвэл тэрийг нэмжиж одоо энэ алдагдлаа нөхөн 4-р цахилгаан станцыг хүчтгнэ гэдэг зүйлийг салбарын сайдаар ярьж байгаа тий. Гэтэл түүний хажуугаар ингээд 5-р цахилгаан станцын асуудал гараад ирэхээр бүтээн байгуулалтанд нь ингээд Камбож компани орох гэдэг штэ гэдэг нэг юм зөрчилдөөнтэй асуудал ингээд хоорондоо дотроо яваад байгаа байхгүй. Тэгээ зөв миний зүйлс юу ч харж байгаа нөхөр магадгүй тэр зөрчилдөөнийг тодорхой хүмүүсийн эрх ашигын хүрээнд явагдчих магадгүй те. Тэрийг ер нь бол эрчим хүчний хувьд бол заавал нэг тийм Монгол компани гүйцэтгэх нь сайн мүү эсвэл тийм гадаад компани байж болохгүй гэсэн тийм хязгаарлал байхгүй те. Мэргэжлийн зүгээс яг адилхан их усүрийнхээ одоо тэр шаардлагыг хангаал барина гэж би ойлгоод байгаа шүү дээ. Энэ тал дээр та жишээ нь ямар байр суурьтай байх вэ? Мэргэжлийн үеийн та жишээ нь 5-р цахилгаан станцын удирдлагуудад хэрхэн зөвлөж байгаа вэ? Тийм. Одоо энэ ер нь бол монголчууд
хараахан тэгтээ одоо 5 дугаар цахилгаан станц чинь 300 мегаватт хүчин чадалтай. За. Бас яг тэрнтэй хэмжих хэмжээний цахилгааны хүчин чадалтай, дулааны хүчин чадалтай юм одоо хослсон одоо үйлдвэр болох юм шиг тийм ээ. Тэгэхээр Ухаан удгийн 18 мегаваттын цахилгаан станц монголчууд бараг дангаар барьсан гэж ярьдаг. Усрал ажлыг хийсэн нь. Усрал ажил тийм. Тэгтээ тэр зураг хөөрөг эднэр ч юм бол бүгд одоо гадаадын компаниуд хийгээд бид нар бас яг дулааны цахилгаан станцын хэмжээнд тэгээд 300 мегаваттын цахилгаан станцын хэмжээнд одоо бие даагаад зургийг боловсруулад тунаг төхөөрөмжийн сонголтыг хийгээд технологийн уялдуулад ингээд хийх хараахан туршлага бол бага байна манай бидний хувьд бол мэдээж хэрэг энэ туршлагатай одоо улсууд гадаадын компани зөндөө байгаа шүү дээ. Одоо ингээд хараад байхад Камбожинд гэдэг тэнд Камбожид одоо барилдаг тэнд компани байл л дээ. Энэ бол тэгээд энэ юуны Цавхан аймгийн Тусгай цэнгэлдээ одоо бас нэг цахилгаан станц баригдаад их нээлжин ашиглалтанд орчоод 18 мегаватт үйлдвэрлэл хийгээд явж байна. Дараа нь Сэлэнг аймгийн Сүхбаатартай ойролцоо бас нэг 70 мегаватт ингээд цахилгаан станц баригдаад ингээд явж байна. Энэ компаниуд бол бас эдгээр төр бас оролцож байгаа бас өдөр Монголд ажиллах бас тодорхой хэмжээний туршлагатай 2 3 жил 4 жил болж байгаа юм уу. Тийм учраас Монголын одоо бүхэл онцлогийг тодорхой хэмжээгээр мэдэрсэн. Энэ утгаараа бол тэр бол бидний өнцгөөд би өөрийнхөө үгний өнцгөөс харахад туршлага гэж харж байгаа. Туршлага гэж харж байгаа. Тэгэхээр энэ тэнд бол Камбожи компани хийж болохгүй. Одоо өөрийн хийнэ гэсэн тэрийг бол тийм их том одоо үгүйсгээд төслийг одоо юу гэдгийг одоо саадуулгаж идэм ёстой нэг зогсох хэмжээний тийм шалтгаан биш гэж үзэж байна. Тий. Тэгээд ер нь л цаашдаа ингээд 5 дугаар цахилгаан станц ашиглалтанд орчих юм бол мэдээж манай эрчим хүчний нөгөө дотоодын чадах бас эргээд сайжрна гэдэг юм харагдаад байна тий. Тэгээд дагаад эн чинь одоо тэр цахилгааны үнийг нэмэх тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Хүмүүсээ цахилгааны үнийг нэмнэ гэж энийг уг нь бол интегралчлах гэдэг юм байна. Либералчлах тийм ээ. Тэр маань юу гэсэн үг гэхээр ерөөсөө Монгол улс төрийн бие зогсдоор 1990 оны өөрөө зах зээлийн нийгэм гэдэг юм сонгосон шүү дээ тийм ээ. Төлөвлөсөн төлөвлөгөөд гэдэг нийгмээ болоод энэ зах зээлийн нийгэм нь илүү сайн юм байна гэдэг ингээд орсон. Зах зээл гэдэг чинь ерөөсөө л эрэлт нийлүүлэлтийн тэр одоо торгон огтлц дээр л тогтдог гэдэг шүү дээ. Тэгэхээр хэдийгээр бид нар зах зээлд шилжчихсэн эрчим хүчнээс бол бүхэлдээ төрийн хэмж одоо ч гэсэн төрийн хэмж даван болсон хэвээр байгаа. Энэ цахилгаан дулааны эрчим хүчийг төр тэн дотроос улс төрчид дэндүү багаар барьж ирсэн. Тэр одоо зовлон гэдэг юм уу тэр юуг л одоо би одоо энэ эрчим хүчний салбарт тэр социализмын төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн үед байгаас нэг зүйлээд тэр шилжилтийн үеийг даваад одоо энэ зах зээлийн нийгэмд орох энэ бүх процессын үед цахилгаан станцад одоо монтороос нь болоо гүйц захирах хүртэл бүхэл шат дамжигтай ажиллаж байсан болоход дэндүү тэрийг мэдэрнэ. Яагаад тэр одоо ингээд улс төржүүлээ. Тэр бол цэвэр одоо улс төржилт. Ер нь цахилгаан станц гэдэг чинь компани гэсэн үг. Үгүй өтгöd. Компани гэдэг чинь одоо нэг айл гэсэн үг. Тэр айл өөрөө нэг бүтээтгүн үйлдвэрлээ тэрийг зархтаа тэр бүтээтгүнийг бол тэр өртөг гэж юм байгаа. Тэгээд дээр нь нэг тодорхой хэмжээний ашиг нэмэд үнэ гардаг. Өртөг дээр ашиг нэмэд үнэ гардаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд тэр үнэ нь тэр өртгөөс их байх байтал тэр үнийг зохиомлоор хүчээр өртгөөс нь доохор барьж ирсэн. Тэгэхээр тэр төрийн компани болохоор л дампуурчлалгүй бараг өнөөдөр хөрлөгч хэлэхэд болно. Тэр цахилгаан дулаан үйлдвэрч эн чинь бүтээгдэхүүн шүү дээ. Өнөөдөр талхтаа ижилхэн бүтээгдэхүүн. Одоо ном дэвтэртэй ижилхэн бүтээгдэхүүн л байхгүй бас. Энэ бүтээгдэхүүнээ зараад тэр компани бие дагаа ажиллаад тэгээд ажилчдаа залинжуулаад техник технологийн шинжил хийгээд тэгээ одоо бусад татвараа төлөөд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж ингэж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр орж ирж байгаа тэрийг зараад орж ирж байгаа мөнгө нь эрдэмтэд хүрдэггүй.
Тэгэхээр аж ахуйн асуудлаас бол зөв. Тий. Тэгээд тэр түрүүн би 1983 он тестер хамгийн сүүлд ашиглалтанд орсноос өнөөдөр одоо 2025 он болоод бараг 40 гаруй жил их үүсвэр баригдахгүй байгаа нь бас нэг шалтгаан энэ үнийг дэндүү бага барснаар. Яг энэ хооронд бол одоо гадаадын хувийн янз бүрийн хөрөнгө оруулагчид Монголд улсууд төрчмөн хэсэлбүүд хөрөнгө оруулъя гэдэг зөндөл юм яригдэл явдаг гэсэн. Ер нь явж эцэстээ хөрөгтөр хийх одоо 3 центр 4 центр цэглэгаана зараад хизээ би оруулсан хөрөнгө нөхөх юм гэдэг. Наад захын тооцоо ихтэл тэрнээс болоо хөрөнгө оруулалт ер нь зөвхөн хийхгүй гэдэг юм ихэд тэгээд ямар ч чимэгэл болчихдог л байна. Тэгэхээр одоо бол үнэ гарцаагүй одоо нэмж байгаа. Тэр одоо либералчлал гэдэг чинь зөвхөн нэмхийг хэлдэг гэж бид нар хэлсэн шүү дээ. Хэдхэн жилийн дараа одоо харалта сая үнэтэй нэмээд хөдлөөд 2024 оны 11 сар 12 сар руу цэглэгааныг өртөгтнө хүргэсэн. Төрөө чи нэг ортго энэ өртгөөсөө доор байсныг өртөгтөн дотор ашиг машигын тухай бол яригдаг. Энэ эрчим хүчний хорооны төсөл хорооны тайлан дээр бол ерөөсөө өртөгтөн дөнгөж хүргэсэн л асуудал байгаа. Цэглэгааны хувьд дулааны хувьд бол иш өртөгтөн хүрээгүй байгаа. Тэгээд ингэсэн чи одоо харалта. Хоёрын хөвчлийнхэн ямар гоё харж ирж байна. За тоосон цэнгэлэг сая одоо юулыг сэлэнгэлэг за бөөрөлж үт гэж байна. За тэгээ заалтанд баян гэдээ болдож байна. Тэгээ Ховд аймагт хөшөөтийн цэглэгаан станцууд. Энэ болгон чинь нэгэд за ингээд одоо бол цэглэгааны эрчим хүч одоо нэг үний ингээд тодорхой хэмжээгээр либералчлагдаад бас бодит үнэрийн ойртод ирэх төр чинь хөрөнгө оруулагч Монголоос ч гэсэн олноор гараад ирж байна шүү дээ. Монгол хүмүүс, Монгол бизнесмэнүүд, Монгол компаниуд, хувийн компаниуд өөрсдөө эрчим хүч төлбөр хөрөнгө оруулж байна. 2 жилийн дараа, 3 жилийн дараа өнөөдрийн одоо Монгол улсын эрчим хүчний салбарын нөхцөл байдал хамаагүй гоё болно. Бүхэн өөрчлөгдөн. Тэр үед чинь эсэргээрээ үнэ буулгасан нь одоо ингээд бараг биржиг болно шүү дээ. Тестөрийнхийг авъя. Яг бол эднийх юм тань. Тэр хинийхийг авъя. Сэлэнгийнхийг авъя. Эднийх юм тань. Хэрэгдэгч өөрөө бараг сунх боломжтой. Загсан шиг болоод. Жинхэнэ зах зээлийн зарчмаар. Сонголтноос өөрөө бэлэн байх. Тэгээ шүү дээ. Тэгээд өөрөөр тэр одоо компаниуд чинь бид нар бүхэл тоног төхөөрөмжийнхаа төлөв байдал тэр хүчин чадал хуучраагүй тэрийг бүгдийг харж байгаа л одоо би одоо 27 онд ийм хэмжээний цэглэгээ эрчим хүчийг зах зээлд нийлүүлэх боломжтой гэдэг энэ хувийн төрийн компани бүгдөө өөрийнхөө мэдүүлнэ шүү дээ. Гэтэл тэр зах зээл чинь угаасаа та нар бодлоо өнгөрсөн үеийн хамгийн оргил үе нь 1600 мегаватт. 1600 мегаватт. Тэр чи одоо Баянд цэглэгаан станцад барьж байгаа тэрний хүчин чадал хэдэг лээ. Баянгийнхоо Төв аймгийн Баян сумынхоо. Тий. Тэр чи одоо 600 мегаваттын 2 болоо гэж байгаа шүү дээ. Тэр чи бараг 1200. Тэгээ бөөрөлжүүднийхөө л ирсэн Монголын эрчим хүчний хэрэглэг бараг хамгийн оргил үед нь хаачих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ их усрууд ингэж гарч ирж байгаа төрүүчийн нөгөө нэг гадаадаас авдаг тэр эрчим хүчийг чинь хаана. Тэгээд нөгөө тусгаар тогтнолд бие даасан байдал бүгдэнд нь эерэг болно. Энд юу нөлөөлөв гэхээр ерөөсөө шуутхан хэлэх юм бол нөгөө үн тарифыг тодорхой хэмжээгээр либералчилсан асуудал. Тэгээд 27 28 үед чи эсрэгээр нь одоо энэ буухаас арга байна. Үйлдвэрлэж мөнгө олохгүй бол тэр чинь амьдарч чадахгүй. Үйлдвэрлэх гэхээр чиний юм чи үнэтэй өнийг хүн авахгүй шүү дээ. Тэгэхээр зах зээл дэрийг буулгахгүй байх юм. Тийм байна тийм. Ингээ одоо нөгөө 24 25 онд одоо хүчээр шахуу одоо нэмжсэн болвол гэхдээ яг нэмэхтэй бол ард иргэд бол төдийлийнх айхтар ойлгож байгаа. Одоо нэг айл 4 хүнтэй гэхэд тэр айл одоо 4 хүний гар утсанд гिचэнд төлдөг үү тийм ээ. Гэтэл нэгнийх нь гар утсны төлбөрийг төлөх хэмжээний мөнгийг л цахилгаандаа төлж байгаа шүү дээ. 15-20 мянган төгрөг төлдөг байсан шүү дээ. Гэтэл одоо 50-60 мянгаар нь бол гар утсыг төлөх ёстой юм шиг бараг урьдчилан төлөөд явж байгаа. Тэгэхээр энэ чинь тэр цагт тэр хевшсэн хэрэглээнд орох хэрэгтэй. Тэр нөгөө гарч байгаа зардал тэр нөгөө бүтээтгүүний өртөг ямар нь ойлгомжтой өстой тийм ээ. Тэгэхээр энэ юм өртгөрөөгөө төхөх ёстой. Тэгээд одоо би бол энэ салбарын бас их хэцүү үеийн
туулахад би оролцоод одоо их сайхан үеийг нэг харах юм байна гэж бод бас одоо гар би оролцох юм байна гэж бодоод байгаа. Тэгээд одоо 27 28 онд үед бол их гоё болно, сайхан болно. Тий. Одоо тэгээд тэр хөрөнгөжлөж ийм л чухал. Одоо зөвхөн энэ дэр нэг нэмэг хэлэхэд одоо төр эрчим хүчнээс тодорхой хэмжээний үүрэг оролт байх нь зүйтэй. Анхнаасаа ч бид нарт хичээл заахтаа хүртэл одоо энэ дамжуулах одоо процесс гэж байдаг. Одоо ерөнхийдөө бөрлж ит гэдэг чинь одоо эндээс бол 200-300 км цаанд барьж шít тийм ээ. Тэрий чинь одоо Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг авчрахын тулд өндөр хүчлийн шугамар дамжуулаад ирж байгаа шүү дээ. За энэ үйл ажлыг дамжуулах компани. Тэгэхээр ер нь бидний хувьд энэ зах зээл хөгжсөн усууч яадаг байсан гэхэлэр та нар их үүсрийг одоо төрийн хэмжээ гэдэг төрийн мэдлийн байлгах гэж нэг зүтгээд хэрэггүй. Тэр чинь өөрөө их зардалтай, өөрөө их ажиллагаатай хэцүү одоо технологитой. Тэр бол одоо хувийн хөвшлэн тэрийг барьж босгож авал тэрийг чөлөөтэй зөвшөөрөхтэй. Харин төр өөрийнхөө оролцоог тэнд бол хадгалж яхахын тулд дамжуулах процессд одоо төрийн мэдл байх нь зүйтэй. Тэр утгаараа бол одоо зөвхөн тест төрөв бол хардсан гол эрчим хүчний салбар дэндүү их үүрэг оролтоо. Одоо ганцаараа эрчим хүчний салбарын 60-70% үйлдвэрлэж ш дулаанаар ч цахилгаанаар ч. Тэгэхээр энийг одоо хөгжлөхийг бол бас юу яагаад бас харж үзээд тэр хувийн хөгжилтэй өрсөлдөл үүднээс одоо 2 3 тэгээ одоо дарахын эрдэнэт хөгжлөх хэрэгтэй. Би одоо энэ хугацаанд энэ эрчим хүчний салбар 40 гаруй жил хугацаанд ажиллах хугацаанд ерөөсөө тийм л юм л одоо мэдлээ гэдэг юм одоо таны харсан зөвхөн их муу тэр аваа явна. Үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй энэ ингээд дууд худалдаагаар өгд юм уу эсвэл одоо дараа нь үйлдвэрээ байгууллаа шинжилээд бүтээгдэхүүндээ хямдар зарч идэг юм уу одоо тэндээ энэ өртөг зардлаа авсан энэ өртгөөгээ шингээгээд арай хямдар зарна гэдэг нь олон хөвлөр байж болно шүү дээ тийм биз дээ. Ингээ энд бол хувийнхныг одоо оруулах хэрэгтэй. Одоо буцааг нь болсон. Бас тэгээс ч аргагүй бол. Ихэр үнэхээр дээр салбарынхаа ирээдүг бодож байгаа бол тий яг энэ аргуудаа ингээ хэрэгжүүлээд зах зээлд одоо эрэлт нийлүүлэлтийн зарчмыг нь бол чөлөөтэй орхиочээл гэдэг зүйл нь шүү дээ тий. Тэгээ таны тав тэрэ ярилцах цаг бас их богино байна. Дээрэс нь таны маш завгүй одоо юм хуваарийн дундуур надад зав гаргаад ярилцж байгаад маш их баярлалаа. Тэгээд цаашдын таны ажилд амжилт төсгийн хажуугаар яг энэ 5 дугаар цахилгаан станцын талаарх одоо үйл ажиллагааны талаарх мэдээллийг төслийн мэдээллүүдийг тогтмолоос таны биес одоо олон нийтэд бас юм яриа хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд Чимбат дарагтай 5 дугаар цахилгаан станц болон таны ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тухайн үед үнэхээр одоо өөрийнхөө хэмжээнд бол мэдсэн юм аа бол ард иргэдтэйгээ хуваалцаж тэднийд бодит мэдээлэл өгөхөд бол ямар ч тохиол би татгалцахгүй. Дараагийн удаа ч гэсэн магадгүй тав тэртээс дахиад ийм ярилцах цаг гарвал би ч гэсэн 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын асуудал одоо ажил ингээ эхэлсний дараа бас ингээд тодорхой явцын талаар бас би таныг бас ярьж өгөөрэй гэж дахин өөрөөр 5 дугаар цахилгаан станцын дахиад нэмээд хэлэхэд бол ялангуяа одоо 3 сарын хугацаанд бид нарын бичих цаас тэгээ эн чинь бас нүсэр ажил байдаг шүү дээ. Энийг бол үнэхээр бас хотож их шахаж шаардлаа. Хүмүүс ч бас өөрийгөө оруулаа ухамсарлаж шаргуу өдөр шөнөгүй ажиллалаа. Хэл амж гарлаа. Ард иргэд байж бас сонслоо. Бас зөв юм хэлдэг юм байна гэдэг эсрэгээ гарч байгаа шийдвэрүүд тусглаа. Ер нь бол одоо бол 25 оны 9 дугаар сар эхлэе явж байна тийм ээ. 27 оны буюу одоо 2 жилийн дараа 27 оны 9 дугаар сарыг яхад 5 дугаар цахилгаан станц эхний ээлж өнөө маргаашгүй орно гэдэг одоо юм яриа сууж байгаа тийм сайхан цаг үе ирэх байх гэж үзэн ямар нэгэн байдлаар энэ одоо саад тотгор болчихгүй байх гэж би найдаж байна. Одоо нэгэн техэлжүүлэг цаашаа явуулах хэрэгтэй. Тэгээ 2 жилийн дараа 5 дугаар цахилгаан станц нээлттэй хийгээд Улаанбаатар хотод дулааны одоо тулгымцсан асуудлууд цахилгааны тулгымцсан Монгол улсын хэмжээнд цахилгааны тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг орол бүхий шин технологи бүхий олон жил найдвартай ажиллах юм одоо цахилгаан дулааны их усэр гараагаа хийх гээд баяртмынтайгаа дуулах гээд явж явах байхаа гэж бодож байна. Тэр үдэн одоо бас би ч гэсэн баяртайгаар одоо яриа сууж явах гэж бодож байна. За баярлалаа. За маш их баярлалаа танд. За